За баярлалаа. Энэ гэр бүлийн хэрэг шүүхэд хэн шийдвэрлэх тухай хууль бас их чухал байгаа. Иргэжлээс гэр бүлийн дагнасан шүүх байгуулагдаад ирэхэд яг бид нар ингээд хууль гаргаад идэг амьдрал дээр яаж хэрэгжиж гин гэдэг дээр аягуулсан анхаармаар юм шиг байгаамаа. Тэгээ бодит ингээ амьдрал бодит кейсүүдийг харахаар юун дээр байгаад байна гэдэг дээр аягуулсан нөхцөл байдлын дүгнэлт хийхгүй бол гой юм ярьдаг тэгээд хэрэгжихтэй их буруу хэрэгждэг эсвэл хойрох хэрэгждэг юмнууд ч байна. Тэгээ яг энэ одоо түрүүн бас би дурдчихсан асуудал гэвэл энэ гэрүүл цуцлтын асуудал одоо гэрүүлийн хүчирхийлэл байт юм уу эсвэл ингээ одоо салж амьдраад нөгөөх нь өөр хамтран амьдрагчтай болоод 7-8 жил болцсон үед шүүхэд нэхэмжил гарахаар эвлэрээд ирээ гэд хугацаа өгөөд явуулчихдаг. За тэгээд дахиад нөгөөтгөө яах гэхээр нөгөө хүн нь байр орон сууцаа хуваахгүй гэдэг юм уу хүүхдийн тэтгэлэг тогтоохгүй зорилгоор алан болчихдог. Нөгөө оршин суугаа газраа байгаад. Тэгээд бөө юм болж ш нөгөө нэг нэхэмжлэгч одоо маань дахиад өөр дүүргийн шүүхэд хандна. Дахиад нөгөө дүүргийн шүүх нь болохоо дахиад эвлэргээ явуулчихдаг. Процесс нь юм аа гэд. Тэнгисээр хагаад энэ 3-4 жил ингээ болсон кейс байна. Үр дүнд нь тэнд хүүхдүүд л хохирч байна. Эцгээсээ ямар ч тэтгэлэг авч чадахгүй, ямар ч дэмжлэг авч чадахгүй. Тэгээ яагаад ийм болоод байна гэхээр шүүхэд ингээд одоо ерэн сурвалжлах гээд яхаар тэр зарлан дуудах ерэн сурвалжлах ажиллагаан дээр их асуудал гарч байна. Хоёрын тогтоогдохгүй байна. Чи өөрөө олж ирээ. Цагдаад хандна, ерэн сурвалжлах хийнэ. Олдохгүй байна. Чи өөрөө олж ирээ гэд. Нөгөө мө хүүхдтэй тэтгэлэг авах гад эн чинь эрхээ эдлэх гээд явж байгаа хүн дээр давхар ачаа гараад байгаа. Тэгээ энэ яг уу дагнсан шүүхтэй болж байгаа юм бас нэг давуу талыг та бүхэн бас нэг хэлээч. Би яг уу энд харахаар гэр бүлийн шүүхийн харьяаллыг харахаар нэг бол энэ гэр бүл цуцлттай холбоотой асуудал нийслэлдэх энэ дагнсан шүүхтэр очих гээд байна уу? Эсвэл 7-гийн 2-ороо одоо анхан шатны шүүх, дүүргийн шүүх рүү очих гээд байна уу? Хэрвээ дүүргийн шүүх рүү очихоор бол дахиад гэр бүлийн хэргийн нэхэмжлэгтлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж байгаа. Тэгээ хариуцагчд нь зүхтаа явчихдаг байхгүй юу? Цуцлуулахгүй, цуцлуулах юм бол ий төрөнгөө хуваачна, тэтгэлгээ тогтоолох чинь яшиг гэд. Тэгээ ингээ явж байгаа энэ хүмүүсийн бид нар амьдралыг нь жоохон одоо энэ шүүх шудраг осын тогтоохын тулд энэ процессуудыг нь жоохон амьдрал нийцсэн болгохын тулд цөмөрөө яах ёстой вэ гэдэг дээр та бүхнээс бас тодруулга авмаар байна. Тэгээ шүүхийнхэн маань ч гэсэн энд оролцсон байна. Ийм процессын асуудлаас 2-3 жил болж байгаа кейсүүд их байна. Бүр аргаа ядаад үнэхээр одоо эн чинь мухардалд орчоод байна гэд хандж байгаа ч кейсүүд байна. Тэгээ энийг яаж шийдэх юм бэ? Ингээд алга болчдөг, хаяг нь тодорхойгүй болчдөг, зүхтаад байдаг. Энэ асуудлыг энэ хуулиар юу нь яаж шийдвэрлэж байгаа? Эсвэл энэ харьяаллаараа дахиад хариуцагчийн оршин суугаа газарт шүүхэд гаргана гэж дахиад харьяалах одоо ерэн сурвалжлах ажиллагаа, зарлан дуудах ажиллагаа маань хэр үр дүнтэй явж байгаа? Хүн хүчин бага байд юм уу? Юунд уг нь бол нэг Улаанбаатар хот байд Монгол улс цөөхөн хүн амтай нэг тийм том газар биш шүү дээ. Ерэн сурвалжтай олоход юун дээр хаягжилт дээр байд юм уу? Юун дээр хүндрэл учраад байд? Энэ дээр та бүхэн бас нэг хариулт өгөөч. За хэн хариулах вэ? За шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Золд Заяа. Ажлын хэсэг хариулна. За харьяаллын үед бол энэ хуулиар их тодорхой зохицуулж өгсөн 7-гийн 2 аль шүүхэд хандах юм бэ гэдгээд энд бол ойлгомжтой зохицуулж өгсөн. За энд нийслэлд бол гэр бүл хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх буюу дагнасан шүүх байх учраас нийслэлийн хэмжээнд бол гэр бүлийн энэ асуудлаар бол энэ шүүхэд хандчихж байгаа энэ дагнасан шүүхтэй. Энээс бусад тохиолдолд буюу 7-гийн 2 зааснаар гэр бүлийн маргааныг орон нутагт одоо жишээлбэл тухайн шатны анхан шатны шүүх шийднэ гэсэн ийм зохицуулалттай байгаа юм. За ер нь бол ингээд гэр бүлийн харилцаа бол их онцлог харилцаа. Хуулиар зохицуулсан олон асуудал байдгаас гадна ёс суртахууны маш олон үүргийн харилцаа байдаг. Тэгээ энэтэй холбоотой шүүхэд бол одоо нэлээд мэдрэмжтэй тэгээд нэлээд одоо өргөн үрээнд алсыг харж чаддаг ийм ажиллагаанууд шаарддаг. Тийм учраас ийм дагнсан шүүхэд бол шүүгчин ч гэсэн мэрэгсэн байх ёстой гэдэг ийм шаардлагыг тавиад энэ үүднээс ч гэсэн сонгон шалгаруулалт явагдаад байгаа юм. За тэр эвлэрэх боломжгүй гэдэг дээр сая үнэхээр ийм асуудлууд бол гарсан. Яагаад гэвэл ерөөсөө эвлэрэх боломжгүй юмн дээр эвлэрэг яваад байдаг ийм асуудлууд практикт гарсан учраас за энийг судалж үзээд одоо энэ хуулийн 25 дугаар зүйл дээр эвлэрэхгүйгээр шууд гэрлэлтийг цуцалж болох юм нөхцлүүдийг ингээ хуульчилж өгсөн байна. За
Хаягийн асуудал дээр энэ бол ингээд шүүхэд болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд байнга байсан хамгийн өндөрлөлттэй асуудал байгаа. За тэгэхээр энэ гэр бүлийн хэрэг шийдвэрлэх тухай хуульд бол энэ хариуцагчийг яаж олох вэ? За энэ хариуцагчийг шүүхэд яаж ирүүлэх вэ гэдгийг нэлээд наривчилж зохицуулж өгсөн. За энэний нэг онцлог нь гэвэл бол шүүх санаачлагаараа тодорхой ажиллагаануудыг хийхийг энэ хуулийн 14-р зүйлд ингээд маш тодорхой зааж өгсөн байгаа. За энэ нь бол энэ хуучин хуулийн өмнөх хуулиас илүү учирч байгаа бэрхшээлийг бас зохицуулсан юм шинжтэй байгаа. За номын чимэг шүү. Тодруулъя. За баярлалаа. Гол нь тэр шийдвэр гүйцэтгэл тэр нөгөө гүйцэтгэл дээрээ л бид нар амьдрал дээр энэ маань хэрэгждэг хурдан түргэн иргэдтэй чирэгдэл гарахгүй энэ тал дээр нь бас анхаарах хэрэгтэй байгаад байгаа. Тэгэхгүй бол цагаан дээр хараар бичсэн хууль бид нар хичнээн гоё хууль батлаа гэд яг энэ маань өөрөө өгөхгүй бол үр дүнд гарахгүй байна. Тэгээ сая золцоо шүүгчийн хэлж байгаа 7-1-7-2 дээр их тодорхой бичсэн гэхээр надад бол тодорхой санагдахгүй байна. Энд бол иргэдэд бол бүрч тодорхой биш. Яагаад гэвэл нийслэлийн хэргийг бол нийслэх гэр бүлийн газар гэж заагаагүй. Энэ хууль заасан гэр бүлийн хэргийг гэсэн байгаа байхгүй юу? Энд бол заасан гэр бүлийн хэрэг нь 5-1 дээр байгаа юм. Тэгээд 7-1 зааснаас бусад тохиолдол гэхээр энэ хууль заасан гэр бүлийн хэрэгүүд нийшээ бусад нь бусад дүүргийн шүүхэд ч гэсэн нийслэлд байж болохоор тэгээд энэ асуудал нь гэр бүлийн хэргийн нэхэмжлэлийг хариуцагчийн орсон суугаа газрын шүүхэд гандна гэдэг 8-1. Би бол хуульч хүний хувьд тэгж хараад байгаа байхгүй юу? Тэгэхээр нийслэлийн асуудал зөвхөн нийслэлийн шүүхтэр бөөгнөр ингэж харахгүй байгаа. За нэмэлт тодруулах хийх үү? За номын чимэг шүү. Тэгэхээр яг гэр бүл цуцлалтын асуудал чинь энэ хууль заасан гэр бүлийн хэрэг буюу 5-1-1 дугаар гэрэлтэй холбоотой маргаан гэдэгт орж байгаа мó бүх гэр бүл цуцлалтын асуудал чинь 7-1-ээрээ нийслэлт гэр бүл хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд анхан шатаар бусад бүх хэрэгүүд бол давж заалтах шат нь бол нийслэлтгийн бас болчихж байгаа шүү дээ. Захиргааны хэргийн шүүхтэй адилхан. Ингээд байна уу? Энэ дээр нэг жоохон тодруулаад өгөөч. Тэгээ энэ мэдээж хилцүүлгийн явцад цөмөрөө илүү тодорхой болгоод яваад ажиллах боломжтой гэж үзэж байгаа. Гэтэ энэ дээр яг ямар үзлэр баримтлаар оруулж ирсэн гэдгийг нэг тодруулаад өгөөч гэж хэлсэн. За ер нь эмэгтэй гишүүд асуугаад бүсгүйчүүд асуугаад эмэгтэй ажлын хэсгийн гишүүд хариулаад ингээд дууслаа ш. Энэ эрэгтэйчүүд бас гэр бүлийн хуулийн дээр хариуцлагатай байхгүй бол энэ танхимчийн эрэгтэй хүн алга уу? Ховорхон байж. Тэ одоо тэр нэрийг хар дандаа эмэгтэй гишүүд л асууж байна. Ажлын хэсэг хар. Одоо энэ зол заяа шүүх ерөнхий зөвлөлийн гишүү хариулж байна. Энэ хууль зүйн яамнаас энэ оюун зүйл хариулж байна. Тэгээ мягмар дарга, бямцөх дарга хоёр дундуур нь орж байна. Тэр иймэрхүү байдалтай гэр бүлийн үйл хэлцэж байна. За ажлын хэсэг хариулъя. Хууль зүйн дотоод хэргийн яамны хувийн хэрэгцүүлсэн дараа хоёрын зүйл гэр бүлийн хэрэг шүүхэд хянаа шийдвэрлэх тухай хуулийн төсөл маань одоо байгаа иргэний хэрэг шүүхэд хянаа шийдвэрлэх тухай хуулийн гэр бүлийн холбогдлолтой хэргийн хянаа шийдвэрлэх ажиллагааны бүлгийг болон одоо онцгой ажиллагааны журамдаар байдаг жишээ нь эцэг их тогтоох, эцэг их байх эрхийг хасах, хязгаарлах энэ онцгой ажиллагааны хүсэл дээр үүсдэг шийдвэрлэдэг хэрэгүүдийг бол одоо нийлүүлээд бас гэр бүлийн тухай хууль дээр байгаа бас байж болох маргаануудыг тодорхойлоод гэр бүлийн хэрэг гээд ингээд тодорхойлсон. Тэгээ бусад улсууд жишээлбэл Солонгос улс, Япон улс зэрэг улсуудад бол бас гэр бүлийн хэрэг гэж тодорхойлоод ABC категорид ангилж байгаад онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх энэ хэрэгүүд, ердийн журмаар шийдвэрлэх энэ хэрэгүүд гэж ангилаад тэгээд тодорхой одоо нөхцөл байдлын шинжилгээ хийх журам мэдэр энэ хууль дээр байгаад бусд нь бол иргэний процесс хууль дээр байдаг. Тэгээд энэ хариаллын хувьд бол одоо энэ гэрлэл цуцлах эдгээр энэ онцгой ажиллагааны журмаар За нэмэлт 1 минут. Хариаллын хувьд бол энэ гэрлэл цуцлалт тэтгэлэг асрамж эцэг их байх эрхийг хасах хязгаарлах эдгээр гэр бүлийн гих тодтолтой хэрэгүүд маань одоо энэ нийслэлийн 6 Баянгол, Баянзүрх, Сонгон хайрхан, хан уул, Чингэлтэй, Сүхбаатар гэсэн дүүргүүд дээр үүссэн энэ анхаа шатны гэр бүл хүүхдийн тойргийн шүүхтээр одоо хариуцагчийн нутаг дэвсгэр байх юм бол энэ шүүхтэй хандна. Бусад нутаг дэвсгэр нь хариуцагчийн тухайлбал Баханга дүүрэг ч юм уу эсвэл одоо Хүсгэл аймаг байх юм бол тухайн ердийн иргэний хэргийн шүүхт нь бол энэ гэр бүлийн хэргийн талаарх хэмжлийг гаргана. Дээрээс нь энэ дээр бас тодруулж хэлэхэд хариуцагчийн хаягн дээр одоо
одоо хүндэтгэл үүсэх шалтгааны улмаас очих шаардлага боломжгүй байх юм бол сонгож авсан буюу нэхэмжлэгч өөрийнхөө оршин суугаа газрын нутаг дэвсгэрийн шүүхэд хандах боломжтой байдлаар бол хуульч ичихсэн байна. За баярлалаа. За ер нь ингэхэд нөгөө тэтгэмжийн асуудлыг яаж шийдсэн бэлээ энэ хууль дээр? Одоо хүмүүс бол их сонирхож байгаа шүү шүү дээ. Тэгээ энэ намжиргааны түвшнөөс харьцуулаад тэтгэмж өгдөг асуудлыг хэрхэн шийдвэрлсэн бэ? Энэ хариуцлагагүй нөхдүүд ингээ хүүхдийнхаа тэтгэмжийг өгдөг вэ? Орчин үеийн одоо шагдрууд олон байна гэж хүмүүс ярьж шүү дээ. Тэгэхээр тэр нөхдүүдэд ямар хариуцлага ногдуулах вэ? Тэгээ энэ тэтгэмжийг нь орлоготоо дүүцүүлж тооцох асуудлыг шийдэж чадсан уу гэдэг асуултанд бямц цогт арга. Бямцог гишүүний микрофоныг өгье. За одоо болвол гэр бүлийн хүчирхийлэл биш гэр бүлийн хүчирхийлэлцээ явж нөгөө салсан гэр бүл нөгөө тэтгэмж олгох буруутай ер нь ихэнхдээ ирчүүд. Тэгээ тэтгэмж олгоход хөдөлмөрийн хэлсний доод хэмжээгээр тэтгэмж олгодог, бүсчил тогтоодог. Тэр нь өнөөдрийн байдлаар нэг 450 орчим мянган төгрөгийн талаар нь нэг хүүхдүүд одоо гэр бүл салсан бол хүүхдүүдэд сард 230 орчим мянган төгрөгийн тэтгэмж дунджаар олгохоор ийм л одоо хуультай байгаа. Тэгээ өнөөдөр 230 мянган төгрөгөөр одоо яаж ажиллаж амьдрах вэ? Хэцүү. Бүгд мэдж байгаа. Энэ хуулинд бас оруулж байгаа нэг өөрчлөлтөр бол тэр тэтгэмж олгох одоо эцэг болон эсвэл их түүний хөрөнгө орлогоос нь хамаарч тэтгэмжийг одоо нэлээ одоо хөрөнгөтэй орлоготой болвол ахиухан тэтгэмж тогтоох. За мөн бас хүүхдийн хэрэгцээ шаардлагаас хамаарч олгодог байх. Ийм одоо зохицуултууд орсон. Нөгөө 0-аас 11 настай бол бас бага, 11-ээс 18 бол хүртэл нь одоо арай жоох ахиу олгох байсан бол одоо үндсэндээ 0-аас 21 нас хүртэл нь үндсэндээ хүүхдүүдэд тэтгэмж олгохоор хөрөнгө орлогоос нь хамааруулж одоо мөн одоо хүүхдийн хэрэгцээ шаардлагаас нь хамаарж олгох ийм одоо зохицуултууд орсон. Тэгээд энэ зохицуултын дагуу үндсэндээ бол эцэг эхчүүд одоо хүүхдээ тэтгэмж олгох эцэг эхийн үүргээ биелүүлэх хэдийгээр салсан ч гэсэн энэ одоо бас үүргийг одоо бас хариуцлагажуулж өгсөн байгаа гэдгийг бас хэлье. За их хариуцлагатай хууль болж байгаа. Тэгээ энэ их хурлын гишүүдийг танхимд урьж байна. Гэр бүлийн хуулийг хэлц хэсгийг дэмжих санал хураалт явуулна шүү. Тэгээ эсрэг санал хураалтанд гарчаад тэгээ дараа нь олон юм ярьж тайлбар тавихгүй. Тэгэхээр гишүүдийг танхимд урьж байна. Гэр бүлийн хууль хэлцэж байна. Танаа танхимдаа орж ирмээр байна. Хэдэн эмэгтэй гишүүд асуултанд хариулаад ингэ сууж идэг нэг юм л боллоо шүү дээ. Монголын амьдрал ер нь хэдэн эмэгтэйчүүдийн л нуруунд дээр явж байгаа нь угаасаа хаасаагүй харагдаж байгаа. Тэм учраас одоо энэ ирчүүд энэ орж танхимдаа сууцгаа. Тий. За отооны саран чулуун гишүүн асуулт.